Сайн байцгаана уу эрхэм хүндэт Төвийн Бүсийн иргэд үзэгчтэй та бүхэндээ энэ орой мэдээг айлтган дэвшүүлж Төвийн Бүсийн мэдээллийн үйлдвэрийн ээлжид дугаар эхэлж байгааг дуулахад таатай байна. Бид өнөөдрийн мэдээллийн хөтөлбөрөөрөө аймаг орон нутгийн буюу Төвийн Бүсийн хэмжээнд болж өрнсөн онцлог үйл явдлын цаг үеийн мэдээлэлээ танилцуулахад бэлэн болоод байна. Дархан сумын хэмжээнд бүх эцэцэрлэгүүд 2025 оны 9-р сараас эхлэн хүүхэд бүртээ хүртээмжтэйгээр Аймбрийг боловсролын шинэлэг хөтөлбөрийг хэрэгжүүлэн сургалтын орчинд ашиглах боломжтой болсон. Үүний нэг нь Дархан сумын 26-р цэцэрлэг юм. Солонгос улсын сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөрт өргөнөөр хэрэглэгддэг. Энэхүү хөтөлбөр нь хүүхдэд шинэ мэдлэг мэдээлэл олгож, асуудал шийдвэрлэх чадвар, математикийн болон логик сэтгэлгээ, бүтээлч сэтгэн бодох чадрыг хөгжүүлэхэд чиглэгддэг байна. Хөтөлбөрийн хүрээнд ганцаар болон багаар тоглох боломжтой 12 төрлийн багц бүхий Аймбрик сургалтын тоглоомыг Дархан сумын орон нутгийн хөгжлийн цангийн санхүүжилтээр бүх цэцэрлэгүүдэд нийлүүлсэн байна. Үүнтэй холбоотой олон шинэлэг санал санаачлага, давуу талуудыг цэцэрлийн багш сургууль хүмүүжүүлэгчид онцолж байна. Манай цэцэрлэгээний энэ хичээлийн жилд нийтдээ 164 хүүхэдтэйгээр сургалт үйл ажиллагаагаа явуулж байгаа. Аймгийн хэмжээний цэцэрлэгүүдэд Аймбрик хөтөлбөрийн тоглоомыг Дархан сумнаас ингээд төсөл хэрэгжүүлээд хүлээлгээд өгсөн байгаа. Тэгээд энэхүү тоглоомыг тоглоосноор хүүхдүүдийн бүтээлчээр сэтгэх чадвар нь хамгийн ихээр хөгжин. За тэгээд мөн дээрээс нь манай энэ хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөр шинжлэгдээд гараад ирсэн байгаа. Тэгээд тэрнтэйгээ уялдуулаад бид нар бас энэ Аймбрикийн тоглоомыг яаж уялдуулж болох вэ гэдэг талаас нь бид нараас ингээд судлаад өдөр тутмынхаа үйл ажиллагаанд хэрэгжүүлээд явж байгаа. Хүүхдүүдэд хуваарлаад өдөр өдөрт нь цаг тохироод ингээд хуваар гаргаад ингээд хичээлүүлэх байдлаар ингээд одоохондоо ингээд явж байгаа юм. Ер нь бол нөгөө 1 2 3 гэсэн төвшнгөөр нь насаар нь ингээд явцсан байгаа. За тэгээд нэг удаадаа ингээд одоо жишээ нь 2 дугаар төвшний тоглоомнуудыг гэхэд ингээд 12 хүүхдүүдээ сонгож эхний ээлжинд ингээд хөнгнөөс нь хөндрүүлсэн байдлаар ингэж тоглоомыг нийлүүлэх байдлаар ингэж үйл ажиллагаа явуулж байгаа. Одоогоор хөтөлбөрийн хэрэгжилтэд төлөвлөгөө хуваарийн дагуу явагдаж байгаа бөгөөд хүүхдүүдэд сургалтын тоглоомуудаар тоглонгоо суралцаж, ур чадраа хөгжүүлэх боломжтой болж байна. За манайх болохоор нөгөө нэг энэ хайр цагнаас нь гаргаад бас хүүхдүүдэд ойлгомжтой байдлаар хэрэгжүүлэхийн тулд ингээд хайр цагн дээр ингээд зургийг ингээд гаргаад наацсан байгаа. Буцаагаад хүүхдүүд маань яг ингээд тоош ирэхээр нь хураахад ингээд ойлгомжтой байдлаар ингээд зургийг ингээд утсан. Энэ дээрээ кодыг бичиж өгсөн. Тэгээ хэрэглэтгүүнүүдээр ингээд багаар ажиллах хэрэглэтгүүнүүдээ ингээд 2-2-оор нь холбоод ингээд зааврынхан дагуу ингээд хийсэн байгаа. Яг өдрөөрөө байгаа. Өдрөөрөө цаг-цагаараа манайх бас өөр сарбааны дугуйлан хичээлүүлдэг. Тэрнтэйгээ зөрүүлээд хөгжмийн хичээлийнхаа хуваарьтаа бас зөрүүлээд ингээд хуваарилсан байна. Ер нь бол бүтээлчээр сэтгэх чадварын л аяг хөгжүүлээд байгаа юм болов уу гэж байна. Хүүхэд өөрөө бүтээлчээр сэтгэгээд зарим хүүхэд нь бүр ингээд энэ ном дээрх заавраас гадна өөрийнхөө сэтгэхүүгээр бас юм хийж чадчихлаа бэлтгэл билгүй хүүхдүүд бүр. Тэгэхээр хүүхэд ингээд өөрөө сэтгэгээд бүтээлчээр сэтгэх чадвар нь аяг хөгжиж байгаа юм болов уу гэж. Тэгээд бас энэ тэр багаар тоглох тоглоомын болохоор багаар ажиллах чадвар нь бас ерөнхийдөө аяг их нэмэгдэж байна. Дархан сумын засаг дарга нийт сүйхэн 4/1-ийг боловсролын салбарт зарцуулах болно хэмээн онцолж байсан бөгөөд энэхүү хөтөлбөр нь тэрхүү зорилтын хүрээнд хийгдэж байгаа томоохон ажил болж хүүхэд бүрийн хөгжлийг дэмжих боловсролын шинэ орчныг бүрдүүлж эхэлж байгаад багш эцэг эхчүүдийн зүгээс энэхүү талархаж байгаагаа илэрхийлж байсан юм а. Домбурийн Мусаши рестораны 3 дахь шинэ салбар Изакая Мусаши өнөөдөр нээлттэйглээ. Домбурийн Мусаши Япон улсын ресторан нь Дархан хотноо анх 2018 оны 12 дугаар сард үүсгэн байгуулагдсан бөгөөд улмаар 2022 онд шинэ Дархан олоос худалдааны төвд 2 дахь салбараа нээж ирсэн билээ. Тэгвэл өнөөдрийн бэлэгт сайн өдөр буюу 2025 оны 10 дугаар сарын 1-ний өдөр Изакая Мусаши нэртэйгээр Япон хоолны рестораны 3 дахь шинэ салбараа нээж байна. Япон улс нь хоолны соёл үйлчилгээний амтаараа дэлхийд танигдсан улс. Энэ чухал тус рестораны хамт олон Япон улсын соёлын нэгэн хэсгийг дарханчуудтай ойртуулан хүргэх зорилгоор ажиллан нийтдээ 20 гаруй ажилтнтайгаар үйл ажиллагаагаа явуулсаар байна. Домбурийн хоол Мусаши Япон рестораныг 2018 оны 12 сарын 1-ээс хойш өдөртөж зохион байгуулаад төдийгөөс өдийг хүртэл явж байна. Өнөөдөр болохоор их сайхан өдөр тохиож байна. Тэр нь юу вэ гэхээр манай шинэ салбар Мусаши Изакая хуучин дарахны Жаспер зочд бодлын нэг давхарт өнөөдөр нээлттэй хийгээд бид нэр үйлчлүүлэгчтэй илүү ойртоод хамгийн гол нь үйлчлүүлэгчдийнхаа хүсэлтээр хуучин дараханд нээж байгаа гэдэг нь бидний хувьд бол маш их таатай байна. 7 жилийн хугацаанд Япон хоолны соёл түнчлэн үйлчлүүлэгчтэй харилцаа соёлыг түгэж байгаадаа бид нар маш их баярлалдаг.
миний хувьд ч гэсэн Япон хоол одоо арлын Япон улсад очоод Япон хүмүүстэй харилцахад ч гэсэн яг л одоо дархандаа манайх ч гэсэн бас яг ийм шүү дээ гэдэг ийм сайхан мэдрэмжийг бас авдахдаа маш их талархаж явдаг. Түүнчлэн манай үйлчлүүлэгч ч гэсэн маш их ам сайтай байдаг. Тэрэнд ч гэсэн маш их баярлж явдаг. Бас төдийлөн хүн болгонд хэлж яддгүй. Тэгээд өргөн дэлгэцээр хэлж байгаадаа миний хувьд бол маш их таатай байна. Хамгийн анхны салбар маань болохоор шинэ хорооллын 8 дугаар байр. Одоо хүмүүсийн маш сайн мэддгээр бол одоо багш хөгжлийн төвийн хажуудлын байр 380-д байдаг. Масаши Япон ресторан. За хоёр дахь салбар маань болохоор олон улсын худалдааны төв дотор All in 2 кофе шоптой Япон хоолтой. За гурав дахь салбар өнөөдөр нэгдэж байгаа шинэ салбар маань болохоор хуучин дарахны номингийн замын эсрэг талд Жаспер зочд буудлын нэг давхарт. Үйлчлүүлэгчдээ маш их баярлалаа. Та бүхэндээ чин сэтгэлээсээ үйлчлэхэд үргэлж бэлэн байдаг шүү. Бидний хувьд бол маш их сайхан үйл явдал тохиолдож байна. Манай хүүхдүүдийн одоо бизнес болох Япон хоолны газар маань энд хуучин дарахныхаа хэрэглэгчтэй улам их ойртуулж 3 дахь салбараа бол нээж байгаа. Тэгээд Домбури Масаши, Изакая Масаши гэдээ байдаг. Домбури гэдэг маань бол гэрийн хоол, Масаши Изакая гэдэг маань бол Японы одоо хөгжилд маш их хийхин тус нэмэр болсон нэр хүндтэй самуранууд байдаг. Энэ самурай нарын нэрээр одоо яг энэ Японы хоолны газараа нээсэн. За хүүхдүүдээ угаасаа Япон улсын одоо бизнес юм хүмүүстэй бас ажил төрлийн холбоотой хамтарч ингээд ажилладаг юм байнамаа. Тэгээд тэр шугамаараа бид нар бас тэр хүмүүсийн одоо ач буянаар санаачлаг гарч ирж байна. Өөр загвар зохион бүтээх гарч ирж байна. Одоо Низакава Масаши гэдэг энэ ресторан ихэд Япон улсаас дизайнер хурж иж энэ бүх дизайнер гаргаж өгсөн. Барилгын дизайнер өөний Сүжи гэж бас хүн орж ирж ингээд бүх барилгын дотоод заслыг ингэж гаргаж өгсөн юм аа. Тэгээд энэ хүмүүсийг их яг Япон хүмүүсээр одоо тий Япон одоо инженерүүдээр ингэж энэ одоо Изакая Масаши өнөөдөр бол яг хөвгтөр манай 3 салбарууд гуруулаад хийж баригдсан. Энэ дээр бол бүр илүү одоо Япон орчин, Япон ахыг ингээд үзүүлэх зорилготой ингэж одоо энэ сайхан одоо ресторан маань одоо үүсэн байгууллагатлаа. Тэгээд Япон хоол гэдэг бол нэг талдаа эрүүл ахуйн талдаа маш их одоо сайн тий бид нарт өөрснөө ч гэсэн бид нар идчих байхдаа яста ам чимтэнд бол айгуу тийм дуртай байсан. Тэгээ ер нь Япон хоол их зөвөр юм байна гэдгийг энийг анхлаад одоо ингээд зорж ажилласан юм аа. Тэгээд манай хоолнууд бол сукияки гэдгийг бол манай дахамжууд айгуу сайн мэддэг. Сукияки уусныхаа дараа дандаа тийм хөлс нь гардаг байхгүй тий. Тэгэхээр ядаргаа тайлхаа сукияки гэж маш их амттай сайхан хоол шүү дээ. Ийм хоолнууд гээд байгаа. Тэгээ та бүхэн бас хурж иж үзээрэй. Тэгээ манайхыг зорин хурж ирж бас энэ хуучин дарахад нээхгүй мө гэдэг хүсэлтэд ингээд тавьж исэн хэрэглэгчтэй дархамчуудаа бас их баяртай байна. Ингээд та бүхнийг хуучин дараханд баярлах Жаспер зочд буудлын нэг давхарт баярлах Изакая Масаши Япон ресторанд таванд хурж ирж 5 тухтай үйлчлүүлээрэй гэдгийг одоо урьж байна. Та бүхэнд шинэ салбарын хаягийг танилцуулъя. Хуучин дархан Жаспер зочид буудлын нэг давхарт байрлаж байна. Япон хоолны соёлыг дарахнаасаа Домбури Масаши рестораны 3 дахь шинэ салбар буюу Изакая Масаши салбараар өргөнөөр үйлчлүүлэхийг урьж байна. Сайн байцгаанууд ахынчуудаа бид өнөөдөр цаамаараа тавилгын үйлдвэрийн тоглог брендийн үйлдвэртэй танилцахаар ирсэн байна. За одоо бүгдээрээ манай үйлдвэртэй танилцъя. За энэ хэсэг бол манай мужааны хэсгийнхэн бүгдээрээ тавилгаа хөсрэлцэж байна. Манай үйлдвэр нь 2005 оноос хойш үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Үүнээс хойш бид нэр бүх тавилгын тоноглол болон хийцлэл загвар чанарыг бүгдийг нь сайжруулад өнөөдөр тоглог брэнд маань албан ёсоор энэ дээр дахин хоттой үйлдвэрлэж бариад 5 сарын хугацааг үтсэн байна. За энэ хэсэг бол ер нь бол хаягдал хавтан буюу бид хэдийн нөгөө илүү гарсан хавтангуудыг ашигладаг хэсэг. За энийг бол ер нь хаягахгүйгээр иргэн дахин боловсруулалтанд явуулдаг гэсэн. За тэгээ манай тоног төхөөрөмжүүд бол дандаа Европ загварыг хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүдийг ашиглаж байгаа. За энэгээр манай мужаанууд бүгдээрээ өнөөдөр зүсэлтэндээ гарсан байна. Өдөрт дор хойш 1-2 айлыг 4 автомат тоног төхөөрөмжүүдээр тогтчуулах боломжтой. За манай энэ булан болохоор барилгын тоноглол материалуудын маань хэсэг байгаа. За энэ хэсэг рүү манай агуулга байгаа. За агуулгатаа бид Корейсийн албан ёсоор оруулж ирдэг Солонгосын Hansol брэнд буюу Европын олон төрлийн тавцангууд,
стандартыг оруулж ирж зарж байгаа. За бид эдгээр нь болохоор ямар стандарттай автангууд вэ гэхлээр E0, E1 зэрэглэлтэй хүүхэд бага насны цэцэрлэгт илүү тохиромжтой, хүний биед хор нөлөөгүй, формалдегийн агуулмж бага, ямар ч цавуулгын үнэр байхгүй автангуудаар хийж байгаа гэсэн үг. За автангууд маань өөр дээрээ бас 4-5 төрлийн стандартуудтай. Жишээлбэл 3-1 гарахгүй, илүү luxury буюу special төрлийн автангууд мөн хэрэглэхэд цэвэрлж ашиглахад илүү хялбар гэсэн чиглэлээр 4-5 төрлийн стандарттай автангуудыг бид нэр үйл ажиллагаанд нэвтрүүлээд Монгол дахь одоо дархны албан ёсны дилер болоод ажиллаж байна. Манайх Европ болон Солонгос стандартын автангуудыг дархан хоттой албан ёсны дилерээр нь ажиллаад борлуулж байгаа. Тэгэхээр хувь хүн болон жижиг цехийн үйлдвэрүүд маань заавал Улаанбаатар хот явахгүйгээр манай үйлдвэрээс ирээд яг адилхан борлуулж байгаа үнээр авах бүрэн боломжтой болж байгаа гэсэн үг. Бид 20 жилийн хугацаанд дархан хотноо нийт 8,000-аас 10,000 айл өрхүүдийг тохижуулсан. Та биеэр очиж үзхийг хүсвэл манай офис Буудэ центрийн 2 давхарт 201 тооцоотойгоо. Мөн бид нар сүүлийн үед дархан хоттой шинээр баригдаж байгаа барилга байгууламж буюу дархан гарден, хэмэр гарден, шинэлэг апартмент, парк таун гэх байрнуудтай маш олон төслөөр хамтарч ажилладаг. Мөн хувь хүн болон жижиг цэхүүдтэй хамтарч ажиллахад бол байнгын нээлттэй байгаа. Монгол улсын их хурлын хүнсний хангамж аюулгүй байдлыг хангалтаар авах зарим арга хэмжээний тухай 36 дугаар тогтоол хүн судалж хөнгөн үйлдвэрийн сайд Монгол улсын одоо шадар сайд аймгийн захиргатай байгуулсан гэрээ за түнчлэн стандарт хэмжээ зөвлөсөн одоо дархан брэнд шилдэг хөтөний шалгуурлах журмыг хэрэгжүүлэх зорилгоор төвийн бүсийн түншлэл намрын ногоо өдрүүд 2015 гээд нэгдсэн арга хэмжээг ойрын өдрүүдэд одоо зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байна. Тэгээ энэ арга хэмжээг зохион байгуулах талаараа та бүхэнд мэдээлэл хүргүүлэх гэж байна. За энэхүү арга хэмжээний хийх гэж байгаа үндсэн гол зорилго маань аймгийн болон төвийн бүсийн хөнгөн хүнсний үйлдвэрүүд, хөдөө аж ахуй эрхлэгчид, малчдын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн хэрэгжилтэд үзүүлж байгаа үйлдэлийг сурчлах, за худалдааны түншлэл тогтоох, зах зээлийн тэлэх, өргөжүүлэх, үйлдвэрлэл үйлчлэгээний байгууллага хэрэглэгчдийн хоорондоо уялдааг сайжруулахад чиглэсэн ийм одоо арга хэмжээг зохион байгуулахаар одоо бэлтгэгдэж байна. За манай энэ арга хэмжээнд жил болгон одоо оролцдог уламжил болсон манай төвийн бүсийн болон өөрийнхөө нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа одоо хоол үйлдвэрлэл, хөнгөн үйлдвэрлэл, мал аж ахуй, туслах аж ахуй, хүлэмжийн аж ахуй, жимс чимсгэн, үрдрэ, төмөсний аж ахуй, заамын ногооны аж ахуй, зөгийн аж ахуй эрхлэгчдгээд хүмүүсийн маань одоо бүтээгдэхүүн үзэсгэлэн худалдаанд маань оролцсноо. За энэ үндсэн арга хэмжээг зохион байгуулахаар одоо үндсэн мэргэжлийн байгууллагууд ухаалах юм бол аймгийн одоо засаг даргын тамгын газар, хүнс үдэ аж ахуйн газар, за Монголын үндэсний хордоо аж ахуйн тангимын Дархан уул аймаг дэх салбар, стандарт хэмжил зүүн хилцэс, залуучууд театр, биеийн тамирын спортын газар зэрэг байгууллагууд маань үндсэн зохион байгуулагчаар оролцсон. За хамтран зохион байгуулагчаар аймгийн мал эмнэлгийн газар, за манай дөрвөн сумын засаг даргын тамгын газрууд, Дархан уул аймаг дэх цагдаагийн газар, аймгийн мэдээлэл технологийн алба, Дархан хотын соёл амралтын хүрээлэн орон нутгийн аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар, за хөдөө аж ахуйн банк, төрийн банк, хэвлэл мэдээллийн байгууллагууд хамтран оролцох гэж байна. За энэ арга хэмжээг 10 дугаар сарын 3-ны өдрөөс 10 дугаар сарын 10-ны өдрүүдэд зохион байгуулна. За байршлын хувьд 2 хэлбэрээр зохион байгуулах гэж байна. За газар тариалан одоо хүнсний ногоо үйлдвэрлэгчдийнхаа бүтээгдэхүүнийг залуучууд театрынхаа найрамдал талбайд асрууд барин бусад одоо нөхцөлийг бүрдүүлээд гадаад зохион байгуулна. За бусад одоо нөгөө дотор байх ёстой одоо хүнсний одоо хадгалалт энэ төр шаарддаг гол бүтээгдэхүүнүүдийг дотор биеийн тамирын спортын заалан зохион байгуулахаар ингээд бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. За бидний хувьд бол энэ арга хэмжээг энэ хугацаанд зохион байгуулад аж ахуйн нэгжүүдэд оролцуулах ажлыг зохион байгуулахын зэрэгцээгээр уламжил болсон брэнд бүтээгдэхүүнүүдэд шалгаруулдаг ажлаа зохион байгуулна. За энд нийтдээ 7 төрлийн 11 номинацид бүтээгдэхүүн шалгаруулж одоо шагнаж урамшуулах энэ ажил уламжил ёсоор хийгдэх болно. За хүнс үдэ аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яам аймгийн засаг даргын тамгын газар хамтран зохион байгуулж байгаа төвийн бүсийн түншлэл 2025 намрын ногоо өдрүүдийн хөө арга хэмжээ маань энэ жил 26 дахь жилдээ одоо амжилттай зохион байгуулагдахаар бэлтгэл ажлыг хангаад байгаа. Энэ хөө арга хэмжээ маань цагаалт хүнсний хувьсгал Атрын 4-р аян хөтөлбөрүүдийн хүрээнд одоо зохион байгуулагдаж буй бөгөөд одоо Улаанбаатар хотоос
арширны холбоодууд мөн үндэсний үйлдвэрлэгч нар төвийн бүсийн аймагуудаас гадна Өр хангай, Ар хангай, Сэлэнг аймаг болгон Орхон зэрэг аймагуудаас оролцогч маань хүсэлтэд оролцохоор ирүүлсэн байж байгаа. За энэхүү өдрүүдэд эх орны хөрсөнд тариалсан шинэ ургацын ногоогоос гадна үндэсний үйлдвэрлэгчдийн махс сүү, гурлан бүтээгдэхүүнүүд, за аршир, ноос, ноолуурын бүтээгдэхүүнүүдээр хэрэглэгчдэд үйлчлэх байж байгаа. Эдгээр одоо үйл ажиллагааг маань аймгийн засаг даргын тамирын газраас үн төлбөргүйгээр одоо зохион байгуулж байгаа. 8 хоногийн хугацаанд. За тэгээд гаднах талбай дээр бол хүнсний ногоо, за махны өргөтгсөн худалдаа явагдана. За дотор талбайд бол аж үйлдвэрийн бүтээгдэхүүн, хүнс хөнгөн үйлдвэрийн бүтээгдэхүүнүүдийн өргөтгсөн худалдаа болж одоо хэрэглэгчдэд хүрэх байж байгаа. За энэ удаагийн энэ арга хэмжээнд мөн малын удмын сан дээр шилмэл малын үзэсгэлэн худалдаа бас давхар зохион байгуулагдана. За эдгээр одоо бүтээгдэхүүн үйлчлэгийг үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг сонирхож одоо шинэ ургацын хүнсний ногоогоор өрх бүлээ хангах сонирхолтой иргэд маань өргөнөөр үйлчлүүлэхийг урьж байна. Ингээд мэдээлэл бол бүх одоо мэдээллийн сайтуудаар явагдаж байгаа. Холбогдох утасны дугааруудад аж ахуйн нэгжүүд маань бүртгүүлэх бүрэн боломжтой байгаа. Гаднах талбай дээр хүнсний ногоо, газар тариалангийн бүтээгдэхүүн, мал аж ахуйн бүтээгдэхүүнээс гадна за жижиг дунд үйлдвэрийн дэмжих төвд боожж байгаа боожигч нар маань за өрхийн үйлдвэрлэгчид маань мөн бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуул сурталчилж иргэдэд үйлчлэх боломжтой байгаа. За төвийн бүсийн түншлэл 2025 үзэсгэлэн худалдаанд оролцогчдоос аймгийн одоо брэнд бүтээгдэхүүнийг шилдэг бүтээгдэхүүн хоёрыг одоо бол аймгийн одоо брэнд шилдэг бүтээгдэхүүн шалгаруулах журмын давуу шалгаруулна. За брэнд шилдэг бүтээгдэхүүнд одоо эрүүлэх одоо бүтээгдэхүүнээ бол стандартын шаардлага хангасан одоо үйлдвэрлэл үйлчилгээ нь бол тогтворцсон хэрэглэгчийн одоо нэг үнэлгээтэй. За тэгээд тохирлын гэрчилгээтэй ийм бүтээгдэхүүн үйлчилгээг бол одоо нэр дэвшүүлэх боломжтой. За үзэсгэлэн худалдаанд оролцогчдоос болон одоо аймгийн хэмжээнд үйлдвэрлэл үйлчилгээ явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудын одоо үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнийг бол одоо нэр дэвшүүлэх боломжтой. За энэ жилийн тухайд бол брэнд бүтээгдэхүүн, шилдэг бүтээгдэхүүнийхээ эрүүлэхтэй бол одоо ирэл хийж одоо бүтээгдэхүүнээ оролцуулна. За энэ нь болохоор зэрэг тухайн бүтээгдэхүүнийг одоо сурталчилахад одоо хувь нэмэртэй гэж үзэж байгаа. За тэгээд өмнөх жилүүдийн л адил одоо нөгөө брэнд шилдэг бүтээгдэхүүнээ шалгаруулах одоо журмын давуу шалгаруулж явна. За өнөө жилийн үзэсгэлэн худалдааны нэг онцлог бол одоо бид нар түншил дээр нэмээд махны өргөсөн худалдаа явуулж байгаа. За энэ махны өргөсөн худалдааг яагаад одоо нэмж явуулж байгаа юм бэ гэхээр зэрэг ер нь Монгол Улсын ерөнхий сайдын өгсөн одоо 2 албан даалгавар байгаа. 01 тоот, 02 тоот гэдэг энэ албан даалгаврын одоо биелтийг хангах ажлын хүрээнээс гадна 2022 оны 8 дугаар сард аймгийн удирдах ажлуудын шуурхай зөвлөгөөнөөр аймгийн засаг даргаас өгсөн чиглэлийн дагуу энэ одоо махны өргөсөн худалдааг одоо нэмж одоо хийж байгаа. Тэгээ энэний зорилго маань бас магадгүй өвлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлын хүрээнд за цагуурын байгууллагаас өгч байгаа тодорхой мэдээллүүдийн төвшөнд бас цаг зуур энэ өвлжилт нэлээд хүндрэх байдалтай байх магадлал өндөртэй. За нэг талаасаа нөгөө талаасаа бас энэ манай малчид малж хий одоо иргэдийн зүгээс одоо бид бас өөрийнхөө бүтээгдэхүүнийг борлуулах ийм одоо шаардлагууд байна гэдэг санал хүслийг удаадаар аймгийн удирдлагуудад тавьсантай холбоотойгоор энэ арга хэмжээг одоо зохион байгуулж байгаа. Тэгэхээр зэрэг үндсэндээ одоо намрын одоо сэрүүн цаг эхэлж байна. Тэгэхээр манай иргэд аж ахуйн нэгжүүдийн хувьд бол өвлжилтийн бэлтгэл ажлынхаа хангах хүрээнд өөрсдийнхөө одоо хүнсний хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор одоо махны худалдааг одоо тодорхой төвшөнд хийдэг. Тэгэхээр зэрэг цагуурын хувьд бол бас боломжтой байгаа учраас сонирхсон одоо манай иргэд маань ирээд ямар нэгэн хэлбэрээр одоо бүтэн махаар нь, гулуузаар нь за хэсэгчлээд ингээд өөрсдийнхөө одоо хэрэгцээ нийцүүлээд авах энэ боломжийг одоо бүрдүүлж өгч байгаамаа. Тэгээ дээрэс нь ногооны уралдаа давхар явж байгаа болох төр зэрэг одоо хүнсний ногоогоо аваад өөртөө нөөшилдэг, хадгалдаг, боловсруулдаг ийм иргэд маань ч гэсэн ирээд бас харьцангуй хямд үнээр зах зээл дээр бас борлуулах ийм одоо зорилго зарлиг тавьж байгаа учраас энэ хугацаанд бас хүрцэж ирээд худалдан авалт хийхийг одоо бас нийт иргэд аж ахуйн нэгжүүдтэй уриалж байна. Тэгээд дээрэс нь бид нар одоо малчтыг бас өргөн хэмжээгээр оролцуулах чиглэлээр Сумдын засаг даргын тамгын газрынхаа одоо хүмүүстэй хамтран ажиллаж байна. За Сумдын засаг даргын тамгын газрын холбогдох мэргэжлүүд маань мал өхий иргэд малчтаа энэ одоо үзэсгэлэн худалдааны талаарх
зар мэдээллийг хүргээд ажиллаж байгаа. Тэгээ бид аль болохоор л одоо өргөн хүрээтэй оролцоолохыг одоо зорж хэлж байгаа гэдгийг хэлхийг хүсэж байна. Үзэгч та бүхэнд төвөмсийн мэдээллийн хөтөлбөрийн ээлжид дугаараа хүргэлээ. Анхаарлаа хандуулсанд баярлалаа. Маргааш энэ цагтаа эргүү уулзцаая. Баяртай үзэгчтэй.